Тэгэхээр кино маань Оросын Санкт Петербург хотноо банк дээрэмдчихэд машинтайгаа зүгтэж буй зэвсгэлсэн 3 дээрэмчингийн араас гүүхгээрээ хөөж буй Игор гэх мөрдөгчийн дур зураглалаар эхлэх ба Игор зэвсгэлсэн этгээдүүдийн машинаас нь шууд зүгдэх юм бол өөрийнхөө өгөж болох хэд хэдэн хувилбаруудаа төсөөлж хармагцаа ойрхон хог ачиж байсан хогны машиныг зөвшөөрөлгүй унаад дээрэмчдийн зүгтэж явсан урсгалын хажуугийн туслах замаас давхиж гарч ирээд дээрэмчдийн машиныг мөргөөд зогсоох орлого хийтэл генетэн хогны машины тоормз нь ажиллахаа болоод тэр жигтэй дээрэмчдийн машиныг түрээд давхиж эхэлдэг. Тэгсэн чинь Игор гар гартаан татаж хогны машиныг зогсоох гэж байгаад хогтоо чиргүүлэг нь дээшгээс сөхөд ачиж явсан бүх хогийг насангуудаа тэр чигээрээ баахан сэтгүүлчд болон цагдаагийн дарга нарт цугларсан хүндэтгэлийн хөшөө босгож буй арга хэмжээний үйл ажиллагааг үнүүлээд хүндэтгэлийн хүрэл хөшөөг нь мөргөж нураагаад нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэсэн эргээр гэмт этгээдүүдтэйгээ хамтдаа баривчлагдаад хоригддог. Үүний дараа бид киноныхон чухал туслах дүр болох Димитри гэх нэртэй эдний цагдаагийн газар дадлагччаар ирж буй залуутай танилцах ба Димитри ажлын байртайгаа гүйцэд танилцаж амжаагүй байтал цагдаагийн газрын дарга Игорыг камераас нь суллуулад өөрийнхөө өрөөрөө дуудуулдаг. Тэгтэл Игор ажлынхаа газрын бүх цагдаа нартайгаа дарга нь ууртаа дуудсан үед мөрий тавьдаг уламжлалтай болчихсон байх ба энэ удаадаа дарга намайг ажлаас халахгүй гэд өөрөө өөртөө мөрий тавьж ажлынхаа газрын цагдаа нар дарга чамайг ажлаас хална гэд эсрэг талд нь мөрий тавьж Игор даргийнхаа өрөөнд орж ирэнгүүтээ хотыг хоггүй болдог хогны машинаар хоттой хог тарьсан. Ердөө 3 дээрэмчиг барихын тулд хэдэн 10 сая рублийн гар цохирол учруулсан. Гэмт этгээдийг барих оролдлого хийх болгондоо гэмт хэрэгтнээсээ илүү их гар цохирол нийгэмдээ учруулдаг. Ер нь чи одоо шууд ажлаасаа гар. Яг одоо халагдах хүргэлөө бич гэж загнуулаад халагдах хүргэлөө бичээд цагдаагийн үнэлгээ үлдээнгүүтээ ажлаасаа гарах гэтэл дарга нь халагдах хүргэлийг нь базаж хаяад Игорыг ажлаас нь халахгүй өнгөрч Игор өөрийг нь ажлаасаа халагдана гэд өөрийнх нь эсрэг бооцоо тавьсан байсан ажлынхаа газрын хамт олонны бүх мөнгийг аваад эдний цагдаагийн газар төрөвчөө алдчихад орж ирээд гомдол гаргаад сууж буй өвөөд өгөнгүүтээ ажлаасаа гадагш гарч өмнө нь өөрийнхөө баривчилж байсан алдартай нэг тэр бомтны хүүгийнхэн шүүх хуралд ирж оролцдог. Энэ залуу Крил гэдэг 19 настай арай л дэндсэн баян айлын эрх дураараа өссөн хүү. Саяхан асрамжийн газар өссөн охины амийг хороочоод цугтаж явах үедээ Игорт баригдаж хоригдоод одоо шүүх хуралдаа оролцож байгаа нь энэ. Харин энэ хүү бол хохирогч охины ганц ах нь. Тэгээд хохирогчийн ах шүүгчд хандан эрхэм шүүгчээ. Тэр хүн миний дүүг хороосон учраас яа шийдэглээ хүртэх ёстой гэж хилтэл эсрэг тал нь 3 өмгөөлөгч болон шүүгчийг худалдаж авснаас болж шударгаас ялдагдаж баян айлын ганц хүү гин буруугүй өнгөрч Игор харамссан байдалтай шүүх хурлын танхимаас гарч яваад танхимын үүдэнд хохирогч охин болон ахынх нь асрамжийн газрын багштай таарч танилцаад хэрэг гарах юм бол холбогдоорой гэд утасныхаа дуурайг өгөөд салдаг. Үүний дараа киноны син дахин солигдож Сергей болон Олег гэх нэртэй багтаа хохирогч охины өссөн асрамжийн газар өссөн хоёр найз техник технологийн салбарт шинжилэлт хийхээр үнгүй хязгааргүй дататай сүлжээ үүсгээд хүн бүхнийг үнгүй ашиглах боломжтой болгонгуудаа нээлттэй хийж Орос улсын бүх арт иргэдийг өөрсдийнхөө зохиосон сүлжээг ашиглахыг уриалж байгаад Сергей санамсаргүй байдлаар тэр бомтны хүү Крил асрамжийн газрын охины амийг хороочоод яа шийтгэл авалгүй өнгөрчээ гэж бичигдсэн нийтлийг хараад өөрийн ирэхгүй сэтгэл нь тавгуурхаж Олег найздаа энэ гэмт хэрэгтэн чи бид хоёрын өссөн асрамжийн газар амьдарч байсан охины амийг хороочоод одоо юу ч болоогүй юм шиг гим зэмгүй явна. Энэ бас шудраг бус үйлдэл. Хин нэгэн баатар гарч ирээд ядарсан арт иргэдийг хамгаалах ёстой. Энэ төрлийн гимт хэрэг араасаа ахиж хэрэг үйлдэгдэх бол гэж асуутал Олег. Тавширдаа найз минь. Энэ төрлийн гимт хэрэг ахиж хизээж гарахгүй. Би чамд амлаж байна гэж хэлдэг. Харин Игор даргийнхаа гэрт ирчихсэн яг л хүүхдшиг нь хамтдаа оройн хоол идэж даргадаа болоо ихнэрт нь одоо гэр бүл мүлтэй болоо алийн болгон ингэж гомби гоцсон толгой явах гэсэн юм бэ гэд өглөж байтал утсан дуурч өмнө нь шүүх хурлын дараа тааралдаад дугаарыг нь авсан. Хохирогч охины асрамжийн газрын багш залгаад хохирогч охины төрсөн ах нь ор сургуу алга болчихлоо. Дүүгийнхаа өшөөг авах гээд ямар нэгэн хэрэг төвөг тарьчих үйдэ гэж санаа зов танд мэддэгдэж байгаамаа гэж хэлхийг сонсонгуудаа нэрээ хохирогч охины ах Крилийг очиод алчих үйдэ гэж санаа зовоод шууд баяалын ганц хүү Крилийн гэрлөө хөдөлдөг. Ингээд маргааш нь Игор алга үлдсэн этгээдийн зөөж явсан багийг дүрслэн хилтэл ажлынхны газрын цагдаа нар түүгээр тохоорхон янз янзын зургнуудыг үзүүлж Димитри түүний дүрсэлж хийсэн гэмт этгээдийн хар зургийг гаргаад Игорт ирж өөрийгөө танилцуулангуудаа хамтарч ажиллах санал тавиад тэр доороо татгалзан хариуг авч Игор өдөржингөө хоёр гарнаасаа гал гаргаж болох төхөөрөм зохион бүтээсэн хүмүүсийн мэдээллүүдийг цуглуулж нэлээд орой хэргийн материалуудаа бариад гэртээ харихаар явж байгаад байрных нь урд хоёр залуу нэгэн бүсгүйг дээрэмдэж байхдаа тааралдаад хоёр залууг зодож болиулаад бүсгүй гэртээ дагуулсан орж ирээд шархыг нь цэвэрлэж өгдөг.
өгдөг. Тэгээд Игор бүсгүйд сайн хийж өгөхөр босох зуур бүсгүй Игорын ажиллаж буй хэргийн материалуудын зургийг нууцаар аваад гэрээс нь сим гарч саяхан Игор зодуулсан 2 хүнтэй дахин тааралдах ба тухайн 2 залуу бүсгүйгээс мөнгө авч Игорыг өргөх үйл ажиллагаанд нь оролцсон жүжигчд байсан байдаг. Тэгээд залуус бүсгүйд "Хүүшээ ингэж зодуулна гэж яриаггүй штэ чи мөнгө нэмж өг. Үгүй бол бид нар чамайг өөртөө болгож өгнө шүү" гэж хэлээд нулимс асгаруулагч нүдрүүгөө цацуулаад салдаг. Харин Димитриг офисынхоо өрөөнд буудан дээрээ сууж байтал гаднаас Олег найз нь баг болон нөмрөгтөө орж ирэнгүүтээ "Одооноос би бол шудраг гэсэн. Тийм ээ найз минь чи зөв сонссон. Би бол супер баатар. Яг л Бэтмен шиг. Үгүй хүлээхрээ Бэтмен ч хүн алдаггүй лөө. Тэгвэл би Бэтменаас илүү юм шүү. Би одооноос өөрийгөө тахлын эмч гэж нэрлэнэ" гэж хэлэнгүүтээ Димитригийн бүтээсэн үнгүй дататай сүлжээг ашиглаж буй бүх хүмүүсийн утас руу өөрийнхөө лайв хийж буй бичлэгээр рекоменд хийж оруулаад "Би бол шудраг усны төлөө тэмцэгч тахлын эмч. Би ядарсан ард иргэдийн дуу хоолой. Одооноос эхлээд хахуул авч хууль бусаар баяжиж энгийн ард иргэдийг шуулж мүлжиж буй хүмүүсийг би шудраг усны өмнөөс шүүх болно" гэж хэлснэ. Орсын Роскарант банкны захирал Олго гэх бүсгүйг шууд лайвынхаа үеэр банкны мөнгө хадгалдаг цефник нурд дэлбэлж хороонгуудаа банкнд нь байсан бүх мөнгийг гадагшаага цацаж ард иргэдэд тараагаад шинэ цагийн Робин Худ болж ганцхан шөнийн дотор 1.2 сая дагагчтай шинэ цагийн сошиалод болж хуурдаг. Ингээд маргааш нь манай цагдаа нар дэлбэрэлт болсон банкн дээр ирээд ажиллацгааж байтал Москвагаас Евгений гэх нэртэй мөрдөгч тахлын эмчийн хэрэг дээр ажиллахаар томилогдож ирээд Игортой уулзсангуудаа "Одооноос би энэ хэргийг ахалж ажиллана. Чи оролцох хэрэггүй" гэж хэлээд хэргийг нь булан автал Игорын дарга нь Игорыг "Зүгээр дээ чи өөр хэрэг дээр ажил. Өчигдөр 12 ширхэг хөргөх чулгаад алдагдсан байна лээ. Чи Димитритэй нийлж учрыг нь олоорой" гэж хэлээд уг хэрэгээ солдуултал Игор Димитритэй зуг хулгаад алдагдсан 12 ширхэг хөргөгчийг хайж байгаа мэт болоод өөрийнхөө хуучны найз солимогдлооны клуб ажиллаулдаг тэгсэн мөртлөө хууль бус 8 минут хийдэг. Бүүстер гэх нөхөр дээр иж уулзаад тахлын эмчийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна. Аль эсвэл энэ хэрэгт оролцсон байх боломжтой хүмүүсийн мэдээллийг өгөөч гэд нэлээд хэдэн хүний нэр бичүүлж аваад нэг нэгээр нь эхнээс нь очиж уулзаад байцаалт автал тухайн залуусын нэгэн ч тахлын эмчийн талаар мэдээгүй байдаг. Тэгсэн чинь Димитри тахлын эмч онлайнаар лайв хийж аллах үлдсэн юм чинь датаных нь хостноос шүүлт хийгээд ямар утсаар хин гэдэг хүн хаанаас лайв хийснийг нь мэдчих болох юм бэ штэ гэж хэлсэн чинь Игор Димитриг "Чи ёстой сайн байлаа шүү" гэж хэлээд Орос орон даяар үнгүй датагаа тараагаад буюу Сергеийн компани дээр ирж Сергейтэй уулзаад "Тахлын эмч танаа үнгүй дататай сүлжээг ашиглаж лайв хийх үедээ аллах үлдсэн. Тэр хүн ямар аккаунтаар лайв хийснийг бас тэрхүү аккаунтны эзэмшигчийг нь олж өгөөч" гэж гуйсан чинь Сергей "Манай сүлжээнд энэ нь ямар ч боломжгүй. Бид нар анханасаа сүлжээгээ хин нэгнийг хакердж трак хийх боломжгүй нөхцлөөр зохион бүтээсэн" гэж хэлээд өрөөнөөсөө гаргадаг. Ингээд ажил нь олигтой урагшилсан юмгүй дээрээс нь Москвагаас нэг мөрдөгч ирээд хэргийг нь булааж авчаад нүд салгалгүй ажиллаж дарамтлаад нэг л таагүй нөхцөлд Игор орчоо сууж байтал Димитри Анна гэх Орос орон даяар нэлээд алдартай зөвхөн онц ноцтой гэмт хэргийн талаар бичлэг хийдэг ютубер бүсгүй тахлын эмчийн талаар ярьж буй бичлэгийг Игорт үзүүлээд "Хөө энийг хардаа энэ миний зурсан тахлын эмчийн зураг биш үү? Энэ Анна одоо хаанаасаа миний зурсан зургийг олоод авчихдаг байна. Арай манай ажил дотор харах байгаа юм биш үсттэй" гэж хэлтэл Игор уурлаад шүнэн Анна хэмээх ютубер бүсгүй гэрийг олж ирээд ноутбукийг нь карантинын доор тавьж ус гойжуулангуудаа "Тахлын эмч бол чиний оролцох хэрэг биш. Одооноос хол байгаараа" гэж хэлчихэд гараад явчихдаг. Тэгээд маргааш нь Димитри Игорын гэрт идэж уух юм хөргөж өгөнгөө тахлын эмч зөвхөн баян хүмүүсийг хороогоод байна гэдэг чинь. Тахлын эмч багада ядуу тарчиг өссөн аль эсвэл өнчин өссөн байх магадлалтай. Нэрээ өнөөдөр Алтан луу гэдэг нэртэй казино нээлт хийх гэж байгаа гэсэн. Тэнд нь баахан баячууд ирэхин гинлээ. Баячууд гэснээс нөгөө тахлын эмч хүн алах гээд түрээд ирэх үедээ гэж хэлтэл Игор "Нэрэж тийм юм уу?" гэд бүүстер хэмээх найз дээрээ очиж костюм бижак болон машиныг нь аваад шүн Алтан луу казиногийн нээлтийн арга хэмжээ рүү ортол ютубер Анна болон Сергей хоёр тухайн арга хэмжээнд оролцохоор ирцгээсэн байдаг. Тэгэл Игор Аннаг харчаал "Чи энд юу явж байгаа гар" гэл лаг гэр эзэн шиг хөөжсэн чи гаднаас тахлын эмчийг дуурайж дагдаг хүмүүс баг зүцгээсэн казино руу дайралт хийж орж ирээд Сергеийг зодох гэтэл Игор Сергеийг хамгаалж танхаа этгээдүүдтэй нэлээд удаан зодон хийж сэтгүүлч ютубер Анна тухайн зодооных нь бичлэгийг утсан дээр бичиж улмаар цагдаа нар казиногийн байранд ирцгээж танхаа этгээдүүдийг баривчлан авч цагдаа нарыг ахалж ирсэн Москвагаас томилогдож ирсэн Евгений Игор дээр ирэнгүүтээ "Би чамааг энэ хэрэгээс холд бай" гэж хэлсэн байхаа. "Чи яадаг чихгүй толгой вэ? Одооноос эхлэж цагдаа биш. Чи бүр мөсө халагдсан шүү" гэж хэлээд аль биесээр ажилласан халжчихдаг. Тэгтэл Игор Евгенийд уралсан гураа Аннад гаргаж байгаа юм шиг өөрийнх нь зодтолж буй төрс бичлэгийг бичсэн утсыг нь булааж авангуудаа хугалчаад ажил дээрээ очиж халагдах хөрглөө бичиж өгөнгүүтээ ажилласаа гарч ажилласаа гинэд халагдсныхаа тэтгэмжээ авч тэрхүү тэтгэмжээрээ Аннад шинэ утас судалдаж аваад гэрт нь хөргөж өгч уучлалт гуйчаад шүнжэнгөө уугаад өглөө үү цайж байх үед гадаа муухай царайд сууж байгаад баахан хүүхдүүд тахлын эмчийн багийг дуурайж өмссөн байгааг харангуудаа гинэтхэн Димитри өмнө
Тахлын эмч дандаа баян хүмүүсийг хороодог. Магадгүй багада ядуу айлд өссөн. Аль эсвэл өмчин өссөн байх гэж хэлснийг нь санангуудаа киноны ихэнх үед хальт урдагдж байсан хохирогч охины өссөн асрамжийн газар ирж асрамжийн газрын багшаас яг одоогийн Орос орон даяар үнгүү датагаа тараагаад буй Сергей болон түүний найз Олег хоёр энэхүү асрамжийн газар өссөн болохыг тэрч бүхэл Олег 1 жилийн өмнө айрам далд хааж тулаанд орж байгаад амиа алдсан болохыг нь олж мэддэг. Тэгээд Игор Сергеийг тахлын эмч байх магадлал өндөртэй гэж таамаглангуудаа ажил дээр нэрж уулзаад ерөн чи гэмт хэрэгтэн мөн бидтэй гэсэн утга бүхий яриаг хийж эхэлтэл 1 жилийн өмнө тулаанд амиа алдсан байх ёстой. Олег тахлын эмчийн хувцастай гаднаас орж ирээд ганцхан Сергеийн нүдэнд нь харагдаж Сергей Олег найзынхаа зогсож буй зүг рүү хартал Игорч мөн ялгаагүй тухайн зүг рүү харж байгаад гинэтгэн Сергей дарсны шилээр цохиулаад ухаан алдаж ундаг. Зя тэгэхээр энд яг юу болоод байгаа вэ гэхээр Сергей Fight Club дээр гардаг шиг Олег найзыгаа байгаа мэтэр хардаг. Гэхдээ харагдаж байгаа хүн нь Олег биш. Сергейийн өөрийнх нь нэг хувилбар байсан байх ба. Энэхүү хувилбар нь Олег найзын дүрд хувраад бүтэн жилийн турш өөрийг нь манипуляц хийгээд унтсныхан дараа солигдож биеийг нь удирдах баахан аллаг үлдсэн байх ба. Энэ удаадаа өөрийнхөө биеийг 100% удирдлагатаа авахар шийдээд Сергейтэй тулалдаад муу санаатай хувилбар нь дийлж бие 100% удирдлагатаа авангуудаа ухаан алдаж унсан манай Игорт өөрийнхөө тахлын эмчийн хувцас өмсүүлээд бас нэгэн гинт халдлага үлдээд тухайн халдлага үлдсэн байшингийнхаа дээвэр дээр ухаангүй Игорыг үлдээгээд цагдаа нарыг дуудчихсан байдаг. Харин Игор сэрснийхээ дараа цагдаа нарт хөөгдөж яваад улмаар өөрийнхөө хамтрагч Димитрийд баригдаж нэгжлэгийн үеэр гэрээс нь баахан тахлын эмчийн зэвсэг болон хувцас хэрэгслүүд нь олдож цуврал алуурчин хэмээн яллагдахаар болж мөрдөнд ганцаархнаа хоригдож эхэлдэг. Тэгтэл нэг өдөр сэтгүүлч ютубер Анна Игорын хамтрагч Димитрий дээр ирж уулзаад Игорыг нууцаар оргуулж жинхэнэ тахлын эмчийг барьцгаая гэж тохиролцоод хоригдож буй Игорыг камераас нь нууцаар оргуулж шүнэн Сергеийг баривчлахаар офисын бэлэг дээр ирдэг. Тэгсэн чинь Сергей лаг зэгүүн гар Игорыг цагдаа нарт баригдсны дараа өөрийнхөө дагагч нар руугаа хүн тусныг бүрлөөн хэрвээ чи энэ бичлэгийг үзэж байгаа бол би өдөөд цагдаа нарт баригдсан гэсэн үг. Миний хийж чадах зүйл энэ хүрээд дуусчих шиг боллоо. Гэхдээ чи үнэхээр л миний үнж дагагч мөн л юм бол миний хийж гүйцэтгүүлж чадаагүй хийж гүйцэлдүүлэх ёстой. Авилга хээл ахуул авч баясан баячуудыг бүгдийг нь устгаж үгүй хийгээрэй. Одооноос би биш харин чи тахлын эмч шүү заа юу гэж бичлэг илгээгээд хотдоо бөөн үүмийн саман үүсгэж зогсохгүй Игорыг хороохоор тулдаж эхэлдэг. Ингээд тахлын эмчийг амжилттай баривчилж Игор маань цагдаагийн тэмдгээ буцаан авч хамтрагч Димитрий болон ютубер Анна хоёртой маргаангүй сайн найзууд болж. Гэхдээ бараг л Аннатай осууд болтголдоо. Харин Сергей галзуугийн имлэгт хөдөлгөөн хордог хувцастай. Өөрийнхөө муус натаа хувилбартайгаа тэрсэлдэж өнөөх муус натаа хувилбар нь зүгээрээ бро. Хоёулаа туудахгүй эндээс мултарч гарна. Тэгээ гарсныхаа дараа жинхэнэ утгаараа будаа болгоно. Химээ хэлээд далавчаад хэлгэж. Телевизийн бүх сувгуудаар Сергейийн зургийг гаргаад баг зүүж өөрийгөө тахлын эмч хэмээн нэрлээд аллаг үлддэг байсан итгээд баригджээ хэмээх мэдээ гарч. Энэхүү мэдээг 1 жилийн өмнө нас барсан байх ёстой Олег найз нь Афганистанаас үзээд сууж буйдур зураглаар энэхүү кино төгсдөг.